Is it core control? Don't arch too much. That's it. Now you're more stable with the core. 2 more. Look forward, don't watch yourself. Straight elbow. That's it. За тэгэхээр дасгалаа хийж дууслаа. Тэнгэр зай нэлээд төвлөрсөн спортын зорилготой тэгээд хөдөлгөөн сайжруулах зорилготой үе өвчний нээх энтергээд тийм тусгай эсрэг үүслийн дасгал хийж байна. За тэгээд дасгал хийхээсээ гадна би нэг ярьж ирсэн юм. Би дасгал хийхээсээ гадна дасгал хийх үеэр хүний бие булчин хөгжидгүү харин дасгалын дараах амралт нөхцөлтийн үеэр хүний бие булчин хөгжим, эсэргүүцэл хүчтэй болно, булчин нэмэгдэн, булчингийн масса нэмэх энэ бүх зүйл явагдана. Тийм болохоор recovery-нууд аюул чухал. Тэгээ өнөөдөр болохоор би infrared-ээр recovery хийнэ. За өнөөдөр ажлын өдөр дөрөвт өдрийн 2 цаг болж байна. Тэгээд би яг одоо таад анзаарч байгаа. Infrared гэдэг энэ саунад сууж байна. Тэгээд энэ өрөөнд болохоор халуун температур нь өрөөнд орж ирэхээр ер нь жоохон хүүтэн бараг санагдана. Тэгэхдээ энэ улаан гэрлүүдээс болоод энэ гүнзгий орж байгаа тийм ээ. Хит гэж ярьдаг энэ төвшин гадаргаас доогуур орж байгаа хүний дотроос нь халаадаг юм улаан гэрлийн ачаар бид нар саунд гэж байгаа хөлс гарч эхэлнэ. Тэгэхээр би хэлжсэн тийм ээ би 7 хоногтой нэг ойролцоогоор дор хаяж 4 бол заавал байгаа. Ихэнх тохиолдолд 5 дасгал хийдэг байгаа. Тэгээд дасгалаасаа гадна бас адилхан 4-5 удаа ийм recovery буюу өөрийгөө буцааж цэнэглэх, өөрийгөө буцааж одоо бэлтгэлээ хангах те одоо энэ ачаал өгч байгаа нь бие буцааж өөрийгөө нөхөн сэргээхэд нь зөвлөж янз янзын зүйлийн хийдгийн нэг нь миний одоо хийх дуртай нэг зүйл нь энэ infrared sauna байгаа.